Сайн байцгаана уу? Эдгмэргүй гихтээ подкастын энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр бид та Христэд итгэдэг нь итгэмээргүй маа гэсэн сэдвийн хүрээнд та амьдралд цөхрөөгүй гэдг нь итгэмээргүй маа гэсэн сэдвээр Global Mission Христийн чуулганы пастор Ноён Отхон Баатрийг урьж авчирсан байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэнд хүргье. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За өрсөнд баярлалаа. За подкаст маань ер нь бол хоёр хэлбэрээр явагддаг. За нэг нь бол мэдээж онлын хүрээнд за ийм зүйл байгаа гэдгийг итгэмээргүй. Энэ гэхдээ үнэн үү гэдгийг шалгадаг бол нөгөөх нь та Христэд итгэдэг гэдгийг итгэмээргүй маа буюу яг таны амьдрал өөрөө яг энэ үнэн үү гэдэг тухай ярьдаг тийм хэсэг байгаа юм. За тэгэхээр тантай бол бид нар яг хоёр нэвтрүүлэг онлын үднээс бас яг тэр саяны хэлсэн тэр амьдралын үднээс хийж байгаа. Энэ удаа бол яг тэр амьдралынхаа талаарх нэг нэвтрүүлэг байгаамаа. Тэгэхээр та бол Христэд итгэдэг пастор уу? Global хэлгээд Христийн чуулганы пастор. Global Mission цуглаан. Бас Монголд Kingdom цуглаан. Kingdom. Эхнэр битээр тэр цуглаан дээр 10 жил үйлчилжээ. За. Тийм бас бидний амьдралын жинхэнэ алт шиг үнцэнтэй сайхан цагуудыг Kingdom цуглааныхаа итгэлийн ах дүүстэй өнгөрөөсөн байна. Тэгээ битээр одоо Kingdom цуглаанд болохоор зөвлөх пастораар үйлчилдэг. За тийм байна. За тэгэхээр та Христэд итгэдэг гэдэг нь итгэмээргүй маа те танд бол шалтгаан байгаа. Ер нь альва хүн шалтгаангүй бол Христэд итгэнэ гэдэг байж боломгүй зүйл. Хэрвээ шалтгаангүй итгэж байгаа бол та бүр яг болоод эргэж хараад шалтгаанаа бараг харах хэрэгтэй байх. Тэгжээж бүр яг ойлгох хэрэгтэй те. Тэгэхээр та яагаад Христэд итгэх болов тэр талаараа олцоод эхлэе. За ер нь бол Библиэлд та нар үннийг ойлгоод үнэн та нарыг чөлөөлнө гэсэн маш чухал нэг үг байдаг. Тэгэхээр би бол амьдралын тэр үнэнийг утга учирыг ирж хайж явсан. Хизээ. Одоо 25 жилийн өмнө байна да. За тэр үед би нэг 19-тэй байж. Яг 2000 он. Яг 2000 онд. Тийм. Тэгээд миний ирж хайж бас дутагдж явсан тэр үндсэн үнэн яг чуулганд ирснээр Христ рүү ирснээр би олж авсан. За тийм болохоор би Христэд итгэх нөгөө шийдвэр гаргасан нэг талаараа. Тэгвэл нөгөө талаараа харуул яг тэр цагаас эхлээд л одоо Бурхан миний амьдралыг оронгоор нөөрчүүлж амьдралын үндсэн утга учир бүх зүйлийг маань Бурхан чиглүүлж удирдах хэрэгтэй гэсэн сайн сайхнаар хангаж энэ хүртэл Бурхантай хамт туулсан 25 жилийг одоо туулж хээл гэж хэлмээр байна. За тэгэхээр таны ярианы үг болгоноос бол бурхан л гэсэн үг сонсогдож байна тийм. Тэгэхээр та өөрөө амаараа одоо энэ болгоныг гэрчилж чинь гэж үзэж чинь та өөрөө бас яг тэгж итгэдэг юм байна. Гэхдээ гол нь эдгээр нь бас ингээд үнэн байсан уу гэдгийг бид нараас нэг амьдралын түүхээс нь ч юм уу харуул их зүгээр байдаг. Ягаад тэгэхээр хин ч гэсэн гоё юм ярьж болно. Гэхдээ үнэхээр яг амьдралаар нь шалгагдсан үнэн үү гэдгийг тодруулчвал их зүгээр байдаг. Тийм учраас таны амьдралд ер нь хүнд хэцүү үе байсан уу? За тэгээд тэр болгон дээр та бас Христ итгэлтэй танд яаж бодитоор туслав те тэр талаар нэг хуваалцаад яаж байна. Христэд итгэлээл бол тэгэл нөгөө бүх зовлон дуусаал хүссэн болгон биелээ болоод мөнгө төгрөгөөр дутагдаж гачигдахгүй бие хаа өвдөж хавдахгүй ядархаа мэтгэ байцдаг ч юм уу тиймэрхүү байхгүй штэ. Яг бусадтай адилхан одоо дутагдах үе байна, ядрах үе байна. Тэгтээ би Христэд итгээгүй байхтай буюу Бурхангүй байх үедээ яг тэр зүйлүүдийг туулж байсан. Бурхантай хамт байх үедээ туулсан хоёрын хооронд ялгаа байгаа. Тэрнээс бас бусдын амьдрал тохиолддог дутагдах, гачигдах, өвдөх, хавдах, заримдаа яах учраа болохгүй асуудал бэрхшээлтэй тулах тийм зүйлүүд бол миний амьдрал зөндөл байгаа. Байсан одоо ч би яг л хүний ёсоор амьдрал явж байгаа штэ. Тийм. За тэгээд тэндээс яг дөрдүүл яг бидний амьдралд одоо тохиолдсон нэг түүх гэвэл би одоо хантайгаа гэрлээд 20 жил болж байна. Энэ жил битээр яг 20 жил болж байна. 2004 оны 21 жил рүү орж байгаа юм байна. 2004 оны 8 сарын 27-нд битээр хурмын ажиллаа. 2004 оны ихээр битээр танилцж за тэгээд 2004 оныхоо ихээр үерхэд 7 сар үерхэд тэгээд 4 оныхоо 8 сарын 27-нд яг 9 сарын 1 нөгөө юу хүүхдийн хичээл сургууль орохын яг өмнөхөн нэжгэр сайхан хурим хийгээд айл болж байлаа. Би 23 настай. Эхнэр маань 20 настай.
Яг шинэ эхлэл өстө сайхан болсон байна шүү дээ. Христэд итгэснээс хойш 4 жилийн дараа. 4 жилийн дараа. За энэ бол миний амьдралд тохиолдсон хамгийн сайхан үйл явдлуудын нэг. Тэгэхдээ би ингэж хэлмээр байна. Христэд итгэхээс өмнөх бүх цаг хугацаа амьдрал тийм дампуурсан муухай байсан гэж бас хэлэхгүй. Тэнд үнэхээр сайхан зөндөө байсан. Би бол 7 сайхан хүүхэдтэй айлын отхон, дээрээ 3 ахтай 3 эгчтэй. Маш сайхан хөдөлмөрч аав ээжийн доор өссөн. Миний аав бол улсад 40 гаруй жил хөдөлмөрлсөн. Хөдөлмөрч гэдгээрээ бас ахад дүү найз нөхөд садан төрлүүд хамт олондоо үнэлэгдсэн. 11 настайгаас ахгуулаад одоо ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн. Мундаг сайхан хөдөлмөрч хүн байдаг. Сайхан хүмүүсийн гэрт отхон хүүхэд нь болж төрсөн. Хэрвээ асуудал байсан гэвэл тэр надтай л холбоотой байсан. Илүү надтай л холбоотой. Таал жоохон сахилгагүй байсан. Аав яа отхон хүүхэд болохоор шин тэгэл бас дур зоргоороо өссөн. Тэгэл өсвөр насныг бүгд тойроогүй дайраад гарсан. Тийм болохоор би өсвөр наснда бас л яг бусдын адил сахилгагүй үедээ сахилгагүй. За айлын отхон байсан болохоор дураараа үедээ дураараа эрх тань өссөн. Ийм л хөвгт байлаа. Тэгээд тэр дундаа бас инкэл донголтой янз янзын замыг туулж явж байгаа л бурхан дээр ирсэн. Тэгээд бурхан дээр ирсний дараа амьдралд бол бүх юм тэгээд окей болчоогүй. Би яг одоо үннийг хэлэхэд заавал туулж гарах ёстой асуудлууд зөндөө тохиолдсон. Тэрний нэг нь эхнэр битээр гэрэлсний дараахан болсон үйл явдлууд л та. Тэгээ эхнэр маань гэрлэхээс өмнө яг нэг төрлийн эраматизм буюу үе мөчний шинж тэмдэг илэрч ирсэн. Тэгээ гэрэлсний дараа эхнэр маань жирэмсэн болсны дараа энэ нь бүр нэлээд тод илэрсэн. Ингээд эхнэр маань жирэмсэн болсны дараагаас биеийн байдал ер нь огцом жахан муудсан. За ингээд эмчнэр бол ямархуу хариу тухай үед өгчээсэн гэхээр өрөвсөл айгүй өндөр байна. Тэгээд хүүхдээ төрүүлэх битгийл эрүүл тээх чадвар юу болоо? Ер нь хэцүү шүү. Тэгээд та хоёр залуу улсуу дахиад хүүхдтэй болж болно. Тийм болохоор энэ удаадаа бол ер нь хүүхдээ ахгуулад за тэгээд дараа нь эхнэрийнхээ эрүүл мэндэд анхаараад эмчилгээд тэгээд эмчилгээ энтрийн сайн хийлгэж жагаад нэг биеийг нь сайн тордож байгаа хүүхдээ бол зүгээр шүү гэдэг санал тавьжсэн л та. Тэгэд эмчийн бол буруу байгаагүй. Угаасаа эхнэрийн маань биеийн байдал муу байсан. Ялангуяа жирэмсний 6 сартай болох үедээ ер нь алхаж ирэх чадвараа алдаад эхнэр маань гифтрийн болсон. Тийм актер. Тэгсэн. Тэгээд жирэмсний 6 сартаагаас яг гифтрийн дэглэмтэй байжгаад ер нь явж чадхаа байгаад 0 руу нэг хөл дээрээ догонцох маягтай. Тэгээ ер нь тэрвүүлж өргүүлнэ. Тэгээ нөгөө том гэцтэй мөртлөө үүрүүлэх хэмжээнд хүртлээ би энэ жахан муудсан. Ингээд жирэмсний 7 сартай байх үедээ эхнэр маань хүүхдэд төрүүлсэн байхгүй. Дотоод төрсөн гэсэн. Тийм. Тэгэхдээ бид хоёр яг тэр одоо асуудал бэрхшээлийг туулаад явж явах үедээ өөр нэг юм юу гэх юм нөгөө тэнгийн дотор амгалан гэдэг шиг те. Эсвэл итгэлтний дотор амгаланч гэж бас хэлмээр юм уу гэмээр юу гэдгийг зарим хүмүүсийн харж байгаагаар учиргүй тэгэл нэг юм амгалан ямар ч зовоогүй тэ огт цөхрөөгүй тийм юм байгаагүй штэ. Тийм аль аль нь залуу улсууд гайхсан. За нэг хэлэхэд яагаад гэдэг аяг олон удаа асуултыг асуусан. Бурханаас ч асуусан, нөхцөл байдлаас ч асуусан. Тэгээ залуу улсууд ч яг иймэрхүү асуудлын юм тулгараад ирэнгүүт яагаад юм болчихв? Юунаас болов? Бурхан минь яагаад биднэрт ийм зөвшөөрч байгаа юм бэ? Тэгээ яагаад бит хоёр гэж? Үн чинь бас жаахан зөвхөрл яваад байгаа үз? Бас нэг шудраг бус юм шиг мэдрэмж төрөөд энэ та. Тэгээ яг нэг иймэрхүү асуудлуудыг бит хоёр туулсан. Тэгвэл нэг зүйлийг хэлэхэд яагаад тагаа тэр чигээрээ сэтгэлээр унаад гутраад яг одоо миний үеийн 23 4 5 та тэр үеийн залуучуудын шийддэг шиг те сэтгэл гутраад бас нэг градустай юм уугаад ханаман зохиж аваад орилж хашгираад ингэ шийдсэнгүү. Арай энийг асуугаад дотор байгаагаа яг ингээд эрүүлэр уудалсан ч гэлээ. Яг бодит байдлаа бол хүлээж аваад том гэцтэй байгаа их нэрийгээ дэмжих. Амьдралд яг туулж заавал гарах ёстой тэр зүйлээ туулж гарахын төлөө тэмцлийг бол ингээд өрнүүлсэн. Тэгвэл би тэгж боддгийн. Энэ бүгдийг хийхэд надад юу нөлөөлсөн бэ гэхээр айхтар төрөлхийн өөдрөг юу гэдгийг дэрхээс илүү өдөр болгон битэрийн уншдаг Библи. Бурхны үг болох Библи. Зовлон ирсэн ч зовлонг туулж давах тухай.
Ид шидийн юм шиг бурхан бүх зовлон өөрчлөнө гэж Библиэлд хэлээгүй шүү дээ. Харин тэр зовлон дундаж гисэн эрүүлэр амьдралыг хараад дүгнээд туулж давах ёстой юм а заавал туулж гарах тухай, үүрэх ёстой хариуцлага үүрэх тухай, эхнэрээ хайрлах тухай. Яг тэр бурханы үгнээс буюу Библиэс ирж байгаа тэр үг болгон бит хоёрыг ингэж нөгөө суларсан эрэг боолтыг чангалж байгаа юм шиг суларч байгаа итгэл найдрыг маань байнга чангалсан байна. Тэгээ би бол тэгж хэлэх дуртай. Энэ бүгдийн цаана яг юу байваа гэж асуувал би бурхан байсан, бурханы үг байсан гэж хэлмээр байна. Библи байсан шүү гэж. Тэгэхээр яагаад аборт хийлгээгүй вэ гэдэг шалтгаан нь бас энэ үү? Энэ нь яг үнэ. Библиэлд яг юу гэж хэлдэг вэ гэхээр үр хүүхэд бол бурханаас ирсэн бэлэг гэж хэлдэг. Тэгээ бид тэр үр хүүхэд бурханаас ирсэн бэлэг учраас бид тэр бэлгийг хүлээж авмаар байна. Тэгтээ үр хүүхдээ ингээд аборт хийлгээд янз янз болвол те станаар юу хин бурханаар аймд шигтэй шийтгэгднэ гэсэн утга тэнд яригдаагүй гэсэн үг. Хүмүүс нэг тэгж бодоод нэг айцсаас болж хийх гээд байдаг шүү дээ. Бид хоёр бол өөрт нөгөө өнцгөөс нь харсан. Тэрний юу гэхээр хайр байхгүй. Эхнэрийн маань хевлийд байгаа ингээ хөдөлгөөнд ороод те наашаа ингээд хуруугаар нь овоож гарч ирээ цаашаа орж байгаа тэр үнэтэй нандин бэлгийг бид тэр хүлээж авмаар шүү дээ. Тэгээ надаас ч илүү миний эхнэр миний хань юу гэж ярьсан бэ гэхээр би хүүхдээ гаргамаар байна. Хэцүү байсан ч би төрүүлмээр байна. Тэгээ би хайртай хүнийхээ хүүхдийг төрүүлмээр байна. Надад бурхан хүч өгнө гэж би найдаж байна. Тэгээ би залбираад бурханаас гуйгаад яг энийг би давж гарахыг хүсэж байна. Алхаж чадхаа үлдсэн байхтай шүү дээ. Тэгээд бид хоёр яг ийм сэтгэл авсан. Тэрнээс нөгөө Библиэлд хэлсэн ямар ч сонголтгүй ингээд хууль шиг шууд даг гээл те. Ингэж байгаа зарчмыг би яриаггүй ш те. Бид хоёрын зүрх сэтгэл доторч гисэн үр хүүхдээ тэмцээд чамаагүй хүлээж авах сэтгэл байсан гэсэн үг. Тэгээд бид хоёр урагшилсан да. Тэгтээ залуу улсуудын хувьд бол би чи айлын отхон эхнэр маань айлын том доороо дөрвөн дүүтэй айл нь амьдрал дөнгөж хөл тавьж байгаа. Нэг тийм туршлага муршлага яриад байхааргүй хоёр хүүхэд. Тэгтээ бид хоёрт нэг том ард тал байсан юу гэхээр бид хоёр тэр сэтгэлд байгаа зовлон шаналл асуудлуудаа бурханд өргөж залбираад хоёр биендээ хэлж болох сайхныг хэлээд хамт Библийг уншаад тэгээ би тэр үед бас ажиллаж исэн. Ажлаа хийгээд орой болгон эрэхтэй эхнэртэй хэлэх ёстой, үзүүлэх ёстой, халамж бүх юмаа үзүүлээд ингээл урагшилсан. Тэгээд эхнэр маань зарим үед бол өглөө би ажилдаа яваад орой ирэх хооронд нөгөө босоод хоол ундаа хийж чадахгүй учраас би өглөө босоод халуун савнд хоол ундыг хийгээд халуун цайг нь халуун савнд хийгээд орных нь хажуу тавиад явдаг байлаа. Тэгэл орой ирэхэд талын нийтдсэн, талан жахан хөрцсөн. Тэгэл би орой ирээл их нэртэй те бас халуун цай хоол хийж өгөөд би тэр үед наран тулзах дээр күүртэг зардаг байлаа. За. Тий. Тэгээд захаа тараал ирнэ. Эрэхтэй гэсэн юмнуудаа барайл ирнэ. Тэгээд бид ч яг л бусад хүмүүстэй адил амьдарч л байгаа зү. Ажлаа хийгээл. Тэгээд нэм гараг болгон цуглаандаа яваад орой ирээд хоёр биенийхээ гараас барьж залбираад үр хүүхдээ өрөөгөөд те. Тэгэл би ч эхнэрийнхээ тэр хүүсний нөхөр ярьдаг байлаа ш. Тэрийг одоо ч бүтээр ярьдаг байхгүй. Аав нь ажилласаа ирлээ. Хайртай шүү. Бид өөр чамаа хүлээж байгаа шүү. Тэ яг ингээл тэ хүлээж байгаа шүү. Хүчтэй байгаарай. Яг ингээд л амьдэрсэн да. Тэгэхдээ энэ бүх тэр зүйлийг давж туулах сэтгэлийн тэнхээ урам зориг бол бидний уншдаг Библиэс ирсэн. Библи бол гайхалтай ном гэж хэлмээр байна. Библи бол шинхэн амьдралын гарын авлага. Нөгөө дутуу төрсний дараа хүүхэд нь яасан бэ? Би хаана гисгтээ бас яг нь ер нь эхлээд яг хүүхэд маань төрөхдөө бүтэлтэй төрсөн. Дутуугаас гадна. Эхнээлхэс рүү эхнэрээ үүрээд яг 1 давхраас 6 давхар хүртэл ингээд үүрээд гарсан. За тэр үед нөгөө тэрэгэнцэр олддгоо 2005 он байхгүй цагаан сарын үеэр. Эхнээлхэс маань уг нь том имлэг гэхдээ бас л тэр юунууд ховор байсан юм шиг байна. Одоогоос 20 жилийн өмнө шүү дээ. Одоо охин маань 20-тай. За. Тий, тэр охин. Тэгээд эмч болохоор юу гэсэн хэрхнэрээ үүрээд ор гэд. Тэгээ би чи үүрч ороод хагалгаа юуны аборт гэх нэг юу хийсвэр ээж төрөх ёстой. Тэгээ нөгөө хийсвэр хийх өрөөний өмнө бас нэг өрөөнд бит хоёрыг байлгаад тэгээд хагалгааны өмнөх бэлтгэлүүд хийгдсэн.
Тэгээ ер нь бол яг тэн тэгэл байж ах үед эмч хагалгаа бүх юм дууссаны дараа гарч ирээд нэг юм хэлсэн л дээ. За миний төө ер нь бол нөө түргнэр битээр ирсэн багхгүй. Гитсэн айгу гатуураадсэн 7 сартай байсан жирэмсний. Тэгээ ер нь бол нөгөө хевлээд байгаа ус ингээ шимэгдээд тэгээд хевлээдээ усгүй болсон байна. За тийм болохоор энэ болохоор яхоны дараа юм. Тэгээд хүүхэд бол юм бүтэлттэй төрж байна. Тэгээ ер нь хүүхэд гараад чарлаад уйлаад ингээд нөгөө энэ хорвоо дээр мэндэлснэ зарладаг юм байна шүү дээ. Тэгсэн чинь нөгөө хагалгаа игээд авж байгаа. Тэгээд усгүй ус тодорхой хугацаа өнгөрсөн. Тийм болохоор бас хүүхэд бүтэлттэй төрсөн. Ер нь ингээ хөөх ирээн л гарсан л та. Тэгээд ер нь бол одоо цаашаа яах ихийг бид нар яг баталгаа хэлж мэдэхгүй. Ямар ч үл өс ихнэрээ сэтгэл санаагаар сайн дэмжээрэй гэсэн. Тэгээд тэр үед ч гэсэн бид хоёр залбирсан. Ихнэрээ байж болох хамгийн сайнараа дэмжсэн. Тэгвэл охин маань харин тэр үед ёстой бурхны ивэлэр нөгөө уушиг дүүрэн амьсгаа авч байгаа юм шиг нэг хүчтэй сайхан чарлаад энэ дэлхийд ирснээр зарлсан. Тэгвэл 10 хоног охин маань инкубаторт байсан. Тэгээд инкубаторт байхад нь ингээл хармаар санагдана. Шөнө 1 цаг 2 цаг болж яхад хармаар санагдаад очино. Тэгээд нэг жижигхэн юм тэр шилээ хоргон дотор байж байдаг. Тэгээд би тэр очиод залбирна. Хөөх ихнэр маань нэг тэр үед бас нөгөө тэрэгэнцэр нь олдохоор л очиж байгаа шүү дээ. Тэгээд өөрөө явж чадахгүй тийм байдалтай хагалгаатай. Тэгээд хөөх юм мэдээж л хүмүүсээ ойлгох, тэ нулимс унгаах. Тэгтэл битээр бурханд яриад зүрх сэтгэлд байгаа завнлаа өргөөд үр хүүхдээ ч гэсэн өрөөгөөд миний охин амьдрий шүү. Одоо гуруула сайхан амьдрын. Миний охин мундаг хүн болно. Чамайг ямар их хүлээсэн гэж. Энэ шин сайхан үнтэй шүү. Аавч хэрэн чамайг харах гад ирлээ гэж. Яг л ийм үйл явдал 10 хоног өрнөсөн л дөө. Яг цагаан сар болж байлаа. За ингэж л миний охин хүн болсон. Инкодраас гараад нэг сайхан ойрлоод. Тэ. Охиндоо бид хоёртой яг тэр үед нэрийг нь өгөхөөр одоо бодож байлаа. Тэгээд бид хоёр сувдан шигтгэ гэж нэр өгсөн. Тэгээд өгсөн шалтгаан юу гэхээр сувд их өвдөлтөн дунд хясаан дунд одоо бүрүүлддэг гэж яг тэр үед сонсч байлаа. Хясааны тэр завсар орсон нарийнхан одоо тэр элсний ширхэг хясааны зөөлөн гэдгийг өвтгөнгүүд тэр өвдөлтөөс болоод гарсан юм шингэн нь нөгөө элсний ширхгийг ингээ бүрдэг юм байна л да. Тэгсээрээ тэр нь сувд болдгоо гэж сонсохгүй юу. Тэгэхээр тэр их зовлон дунд, тэр их бэрхшээл дунд тийм үнэтэй сувд бүрэлддэг шиг миний охин их олон тэмцэл дунд ирлээ дээ. Тэгээ миний охин сувдан тэгтээ бүр шигтгэе шиг амьдраасаа гэд сувдан шигтгэе гэдэг нэр өгчээлээ. Тэгээд 10 хоноод би тэмлэгээс гарсан. Тэгээд бүх юм дуусчаагүй мэдээж. Цаашаа амьдрал үргэлж ирсэн. Эхнэрийн маань биеийн байдал хэсэг хэсгээр жаахан муудсан. 2 дохоон хөдөлгөөнөө алдаж эхэлсэн. Нүрээ авгаах, үсээ самнах, хувцас олж өмсөх чадваруудаа алдсан. Тэгээд эхнэр маань эхний 1 жил бол ер нь алхаж ирэх чадвар том муу байсан. Тэгээд би их баярлагдгийн юунд вэ гэхээр ийм амаргүй нөхцөл байдал донд бидний одоо 2 талын аав ээж за ялангуяа миний ханы ээж аав дүүнэр гээд тэ бүгдээрээ одоо чадхаараа л одоо дэм болж сэтгэл санааны хувьд тэгэл манай хадам ээж маань ч гэсэн хөрхий сайн гэсэн болгоныг барьжгүйгээд л тэгэл нөгөө галт хөл гарыг нээж байгаа л тэмээний чөмгөөр ингээл тослоол тэ ер нь л хөрх юм охноос идгээч гээл хамаг байдгаа барьжгүйгээл бүгдээрээ л ирвэж дэрвхээр явсан. Гэхдээ бодит байдал дээр би юм байдал баг багаар муудсаар л байсан. Тэгээд охиноо сайн тэрвэрч чадахгүй, тэрвэрч хөхүүлж чадахгүй, заримдаа сэтгэл санаа нь хямрах үе байсан. Тэгээд бид тэр яг л бус хүмүүс хэрвээ бидний яг туулсныг туулвал хямрдгийг яг адилхан амссан. Тэгвэл тэр хямрал дотроо бид хоёр цөхрөөд амьдралыг үдсэн ядаад тэ эсвэл хариуцлагаасаа нэг нь зүхтаж гүүгээд байж болох бүхнийг хараад зүхээд алга болоогүй. Харин тэр доторч гэсэн ёс суртахуунтай байх. Хариуцлагаа үүрэх. Хоёр биенээ сэтгэл санаагаар дэмжих. Тэгээд туулж гарч ээж ард нь гардаг юм амьдрал байдгийн байна гэдгийг 20 идэх настай хоёр хүүхэд ойлгох.
Тэр бүх ойлголтууд Бурхны үгнээс ирсэн шүү дээ. Бурхны үгийг Библийг битээр стол хөндлөн уултг унссан. Тэгэл хоёр биенийхээ гараас барайл залбирдаг байлаа. Тэгэхдээ биеийн байдал муутсан шүү. 2012 он гэхэд ихнэр маань баг гефтрийн болсон бүрэн. Тэр хүртэл битээр 7 жил ер нь тэмцсэн байна шүү дээ. Тэгээд охин маань жоохноос тэмцсэний дараа гэхдээ дээрдэхгүйгээр улам багаар муутсан шүү. Битээр байгаа гэсэн бүх юм л одоо эмчилгээнд өгсөн. Тэгтээ яг хүний нүдэн дээр ингээ хүн хараад үгнэх юм бол нэг нь энэ муудаад л те сайжирж өгөхгүй байгаа юм шиг. За тэр үе зарим улсууд бүр тэгж хэлж байсан шүү дээ. Та хоёрын нөгөө бурхан яагаад эдгэхгүй байна? Яагаад нөхцөл байдлыг чинь өөрчлөөд элби юм шиг нөхцөл байдлыг ингээд янзлчихгүй байгаа юм. Яг тэр үед бит хоёрын харин уншиж байсан бурханы үг юу Библиэр битээрт ямар ойлголтууд ирж байсан бэ гэхээр бурхан эхнэрийг маань эдгээсэн ч эдгээгээгүй ч үнэн бол үннээрээ л байдаг шүү дээ. Тэрний юу гэхээр бурхан бол угаасаа л бурхан. Эдгэхээр л бурхан болчтой юм биш. Хүн ямар нэгэн бурханаас авлаа л бол тэр нь итгэх шалтгаан болдго юм биш. Хэрвээ хойтлын уул байгаа л бол тэр уулан дээр мод ургасан ч ургаагүй ч тэр уул ингээд дүнхийгэл байж байгаа зү. Яг тэрүн шиг бурхан бол угаасаа л бурхан. Тэр битгийл битээр яг Библийг уншиж байхдаа юуг ойлгож авсан бэ гэхээр хүмүүс итгэсэн ч итгээгүй ч бурханы үгийг дагаж амьдрсан ч тэрсэлж эсэргүүцсэн ч бурхан угаасаа л байсан. Бүхний ихэнд тэр байсан. Бүхний эхлэлээс ч өмнө байсан. Тэр одоо ч байгаа. Тэр одоо ч амьдралыг удирдах байгаа. Түүнийг бурхан учраас бид хүндлэх, дагах, бурханаас эмээх хэрэгтэй гэж ойлгосон. Тэгээд бид тэр үед нэг юм шийдвэр гаргаж илаа. Бурхан эхнэрийг маань эдгээвэл ёстой нөгөө итгэгч нар баярлаад халелуя гэж хашгирдаг шүү дээ. Энэ бурхан алдарш болтугай. ертөнцийн эзэн алдарш болтугай гэсэн үг шүү дээ, тий. Хэрвээ чамайг эдгээвэл хоёулаа ёстой. Цээж дүүрэн халелуя гэж хашгирмаар байна. Тэгтээ эдгээхгүй байсан ч бас халелуя гэж хашгирна. Яг үнийг хэлэхэд эдгэрэгч нь өөрөө гайхамшиг. Тэгтээ идэхгүй байсан ч яг тэр асуудлыг туулах эрүүл ухаан хоёр биенийхээ гараас атгсан чигээрээ тэрийг туулах эрүүл сэтгэлгээ туулж заавал давах ёстой тэр замыг туулж гарах тэсвэр хатуужил тэр бүх зүйл байгаа ч нөрөө бас гайхамшиг байна. Тэгэхээр тэр бүхнээр биднийг тэтгэж байгаад нь бид их баярлж байна. Тэр үед хүмүүс танд за одоо бас ингэж салуул яасан ч юм уу те амьдралаа бодвол яасан гэдэг талаар хэлж ирсэн нь ер нь. Яг хоо тойруугаар нэг тиймэрхүү ярианууд бас явж ирсэн шүү. Одоо ингээд насаараа өвчтэй хүн халамжлаад байх нь үдэ. Тэгээд яг хоо би тэр хүмүүст бол гомддоггүй. Зарим нь ойр тойрны хүмүүс ч байсан. Бас яг хоо би тэрийг бодоод л намайг бодоод хэлсэн байх. Тэгэл яг өөрийнхөө хамгийн сайн гэсэн хувилбарыг л санал болгосон байх. Тэр битгийл өөрхий ихнэр маань нэг удаа жаахан цөхөрсөн л тоо. Ихнэр маань өөрөө энэ үгийг хэлж байсан л та. Хоёулаа салъя гэж юу? Хоёулаа салъя гэдэг нь адилхан утгатай мөртлөө их гоё үг. Тэр нь юу вэ гэхээр чи хүсэл мөрөөдөлтэй амьдралын их зоригтой гэд ийм хийж бүтээ ингээд хийе гэсэн ийм ирмэлзэлтэй хүн. Тэгээд энэ хүртэл бас те намайг хайрлаад, халамжлаад, чатгаараа ингээд дэмнээд туслаад амьдрсанд баярлаа. Тэгээд ингээд миний хажууд байгаад насаараа намайг халамжлаад те ингээд амьдралаа өрөөсэй гэж би бодохгүй байна. Тэгээд чи ингээд намайг орхиод явбал би гомдохгүй шүү. Амьдралаа бас бодож болно шүү гэж ихнэр маань хэлж байсан. Яг энийг сонссон ч надаа энэ бол нөгөө салъя гэдэг үг биш. Харин хамгийн гоё үг байсан. Тэгээ би яг тэр үед бодохгүй юу? Яг ингээд шаардлагатай гэвэл миний төлөө өөрөөсөө татгалзах чад хүнийг би хаанаас олох юм? Тэ? Миний төлөө өөрийгөө хинч биш болгож чадах ийм хайрыг би одоо хаанаас олох вэ? Тэгээ тэр үг бол надад яг нэг ийм айгүй нандин зүйлийг өгсөн. Тэрний юу гэхээр би жинхэнэ амьдралыг ханаа олжээ. Намайг аз жаргалтай байгаасаа гэд намайг өөрөөс ингэж явуулж байгаа. Тэгээ явж болно шүү гэж хэлж байгаа.
Ийм хүнийг би одоо хаанаас олох вэ? Тэгээ би дотроо юу гэж шийдсэн бэ гэхээр би жинхэнэ амьдралын ханиа болсон. Хинээр ч орлуулж чадхааргүй, орлуулж боломгүй. Ийм нандин одоо нэг сайхан хайр гэж байдаг шүү. Олвол бүх алдаараа гэдэг байдаг шүү дээ. Би яг тэрийг ойлгосон. Үнэхээр сайхан хайр гэж байт юм байна. Бурхан надад сайхан, хамгийн сайхан эмэгтэйг өгчээ. Тэгэхээр энэ эмэгтэйтэй л би хорвогтуулна да. Иннээс илүү ийм үндсэн, ийм гоё үгийг би өөр хаанаас сонсгүлээ. Тэгээд миний зүрхэнд нэг амар гоё тийм баяр хөөр төрсөн шүү. Тэгэл юу ч тохиолдсон ойлаа ингээд гараасаа барайл амьдралаа туулна. Тэ ус бууруулсан ч тэ. Өстө ингээл донголтой өксөж уруутсан амьдралын бүх замыг хамт туулна. Ингээл урагшилсан да. Тэ. Тэгэхээр амьдралын явцад мэдээж хоёрт бол одоо бурхан итгэдэг бурхан урам зориг яг тэр одоо үндсэн шийдвэрүүдээ гаргах нөлөөллийг бол өгсөн байна те. Хүмүүс харин ингээд сайхан тусалж исэн хүмүүс байгаа. Ахт бас юм гомдоож исэн юм уу эсвэл яг тэр үед юм хэцүү болгож исэн хүмүүс ч бас байгаа бах. Байлгүй байх. Тэгээ энэ талаар танд одоо яг ингээд хүмүүс тэгж яг үед надаас их хэцүү санагдсан гэж боддог тийм байгаа юу? Нэг Библиэл дээр юм ойлгомжгүй юм шиг. Тэгтээ яг ингээд эргцүүлээд бодохоор ойлгомжтой нэг гоё ишлэл байдаг. За. 1-р Солоник 5-р бүлэг дээр бүх зүйлд талархлаа илэрхийл. Тэгээ бүх зүйл дотор ч одоо бүх зүйлэл ороод байгаа юм. Сайн муу ялгаагүй юу? Харин баярлмаар гомдмоор бүгдээрээ бас орж байгаа. Бас бүх зүйл дотор бүх хүн ч ороод байгаа юм. Тэгээ эргээ бодохоор нөгөө хэцүү үед бас хажууд хамт зогсоо те хүчтэй яваараа ухарж болохгүй шүү. Танаа гэр бүлийн төлөө залбирнаа гэж хэлж исэн хүмүүс ч орж байгаа. Зарим нь бол оги бодож үзээч. Чи залуу байж те гэж хүмүүс ч орж байгаа. Тэгээд тэр үед бол тухайн үед бол филинг нь муухай. За жишээ нэг дүү маань ирэл ярьж байлаа. Би ингээм хамт олноор өдрийн хоол идж байгаад манай нэг ах байна. Өөрхий бас ийм туулж явна гэж ярьсан чинь ах чинь тэгвэл нууц самрагтай болох хэрэгтэй шүү дээ. Тэгээ яагаад тэгэхээр ихнэр маань хэвтрийн байна те. Тэгээд юу гэсэн хэрэг нөгөө юу гэдэг нь би физиологийн хувьд хэрэгтэй байгаа тэр дотны харилцаагаа авахгүй бол яах вэ? Тэгвэл ах чинь нууц самрагтай болоод ихнэр нь ойлгох хэрэгтэй шүү дээ. Гэсэн чинь нөгөөдөө амар эвгүй болоод тэндээс ингээд айгу гомдсон юм байна л да. Ямар муухай бодд юм бэ гэх. Тэрийгэ битээрт ярьж байна л да. Тэгэж авсан гэд. Тэг яг хоо тэрийн битээр сонсчаад за яг те хүн болгон тэгэл өөр өөрийнхоороо те гэл яаж байгаа бах таа мэд өгөө. Тэгтээ битээр чих онцгүй санагдсан ч гэлээ эргээд бодохоор энэ зүйл чинь ч гэсэн биднэрт нөгөө утгаараа бас илэрхийлэгч те. Ер нь хүний эхнэр нөхрийн харилцаа гэдэг бол зөвхөн дотны харилцаан дээр оршдгоо. Энэ бол харилцааг уйдаг нэг л зүйл. Үүнээс ч илүү юм байгаа. Цагаат бол яг хүний амьдралын хань гэдэг бол хэлэх үг, эсвэл биенийгээ тулж түших, биенийгээ яг хэрэгтэй үед нь сонсох ёстой зүйлийг хэлж өгөх, дотор нь орсон юм шиг биенийгээ ойлгож дэмжих, тэр нандин харилцаан дээр бас явдаг. Тэгээ бид тэр энэ зүйлүүдийг үнэхээр яг ингээд ойлгоход энэ сайн муу бүх зүйл бидэнд тусалсан. Тэгэхээр би бол тэгж бодоод бүх зүйл талархлаа илэрхийл гэдэг чинь их гоё үг юм байна. Сайн сайхан үгнүүд дандаа сонсоод байвал бас нэг тийм. Гэтэл заримдаа хар өнгө байж гэрэл нэрэ гэрэлтэй юм а гэж ойлгодог шиг. Эсвэл гэрэл байгаа үед те хүн чинь жаахан бүрдгэр харанхуй байжээ гэж харанхуй байснаа хүн таньж мэддэг шиг. Амьдрал заримдаа бас нэг юм саар гэмээр, муу гэмээр, таарвхан гэмээр, хэрэггүй гэмээр зүйлүүд хүртэл хэрэгтэй зүйлүүдийг манд тодруулж өгдөг шин. Тэгэхээр бүх зүйлэл бидэнд сурах, мэдэх, таних, ойлгох аюу сайхан сургамжуулж тэ гэж боддог шүү дээ. Нэгэнт одоо энэ болгоныг ингээд даваад гарцсан. Тэгээ ардаас нь харахаар ер нь бол тэр үе юм байсан гэдэг өгнөх их гоё мөч байна те. Гэхдээ бас яг тэр үед ингээд туулаад гарах үед бол хэцүү байсан үе бол ойлгомжтой байх. Тэгээ мэдээж ингээд бүх үе хэцүү байсан бах. Тэр дунд ингээд жаргалтай үеж байсан бах. Гэхдээ яг тэр хэцүү дундаа бүр нэг юм шантармаар хэцүү те. Нэрээ ямар хэцүү юм бэ гэж бодогдох. Тэр үеийн талаар та нэг олцооч.
За тэгээ. Тэрийг би ярихаас өмнө нэг жижигхэн тодорхойлт илчмээр санагдаад байна. За. Мэдээж энэ подкастыг сонсож байгаа хүмүүс маань янз янзаар л ойлгоно. Одоо энэ хүнд ямар ч зовлон байхгүй бүх юм шийдэгдсэн, окей болсон гэж битгий бодоосоо гэж бодож байна. За. Ягаад тэгэхээр давж гараагүй битээр одоо ч туулж яваа штэ. Эхнэр маань одоо ч хэмжлүүлж байгаа. Эхнэрийн маань нөгөө 2 дохой хөдөлгөөнө алдсан хэвээрээ 25 жил ирнэ. 20 жил болж байна. Одоо ч гэсэн эхнэр маань үсээс амнах, нүрээ авгаах, хувцас солих энэ үйлдэлүүдийг би болон одоо миний 2 охин бид хийж өгч байгаа. Тэгвэл энэ нь биднэрт бүр энгийн болж тэ нэг юм. Тэгээ би заримдаа хошигндаг байхгүй. Би чинь 4 хөлтэй тэ ингээд гарахтаа 2 хөлд гутлаа өмсгөөд эхнэрийнхээ 2 хөлд өмсгдөг. Гэхдээ энийг эхнэртэй гутлаа өмсгөж байгаа гэж бодгоо байсан шүү дээ. Зүгээр л автоматар өөрөө л гутлаа өмсөж байгаа. Угаасаа л юм. Энэ нэг надад илүү ачаа биш. Энэ нэг тийм зориулт гаргаж хийх юм биш. Зүгээр л миний амьдралын хэвшил болжээ. Тий, би чинь 2 үстэй, нэг нь богино, нэг нь урт үстэй гэдэг. Богино үсээ сайхан гээл. Богино үсээ гээл. Сайхан самнаа. Уртыгаа сайхан самнаа шуугаа боочноо гэж тий. Тэр энэ одоо ч гэсэн хэвээрэл байгаа. Тэгвэл бидэд одоо ч гэсэн нэгэ туулаад энэ дотроо сураал явж байгаа. Гэхдээ би амьдралд сайхан байгаа гэж бас хэлмээр байгаа. Тий, амьдрал үнэхээр баярламаар олон зүйл болж байгаа. Харин яг хэцүү зүйлүүдэд эргээд бодвол за нэг үйл явдлыг би бодтыг. Эр хүн хугарах, өөр ингээд тэнхэлгүй болох. Тэгээ бүр яах учраа болохгүй ингээд нэг башгирч орилох. Ийм үе амьдралд ирнэ гэдэг бас цөхөрмөр байж магадгүй. Надад нэг тийм үе байсан. За. Гэхдээ тэр үеэ би эргэж бодоод тэр үедээ бас их юм сурсан шүү гэж боддیں۔ Бид хоёр амьдарч байсан байраа зараад эмчилгээнд явлаа. За. Өөр байсан одоо боломжуудаа аваад эмчилгээнд явлаа. Тэгээ мэдээж одоо хөрөнгөө ингээд дуусчихын гэсэн тий. Эрүүл мэнд гэдэг бол яг хоримтлуулсан их хэмжээний мөнгө байхгүй бол ер нь бол эрүүл мэндэд ороотоод эхлэхээр хүмүүс санхүүгийн аягүй том асуудлуудад орж байгаа шүү дээ. Нэг талаараа санхүүгийн хувьд бол одоо ядурж байна гэсэн үг шүү дээ. Тэгээ бид хоёрт байсан тэр үеийн боломж юу гэхээр нийтийн байранд амьдрах байлаа. Нийтийн байрны нэг өрөөнд тэр нөгөө Мангасан ям гэдэг шүү дээ. Нарант тулцах юм. Тэрний яг хойхон байдаг нэг нийтийн байранд бид нүүж орсон юм. Нийтийн байр хал усгүй. Хойшоо нэг гудам өнгөрөөд хал устай нийтийн. Тэгээд нэг орой ер нь 7 хоногт 2 удаа бид нар усанд орж исэн. Тэгээ тэр өвөл байлаа. Тэр үед охин маань бол том охин маань 6-7 тоо байлуу та. Тэгээд охиноо дагуулад эхнэр маань үүрүүлдэг байсан. Эхнэрээ үрээд нийтийн байрны хал усны газар усанд орохоор очиж байгаа юм. За тэгээд охиноо эхлээд усанд оруулаад гадаа нь гаргаад толгойг нь алчуураар боогоод дулаан хувцсыг өмсгөөд яг нэг хал усны үүдэнд ингэ суулгаад тэгээд дараа нь эхнэрийгээ усанд оруулаад дараа нь өөрөө усанд ороод тэгээ орой болчихж байгаа юм л да. Би ажиллаа тарж ирээл энэ үгтийг хийж байна. За тэгээ дараа нь эхнэрээ үрээд охиноо готлоод нийтийн байр руугаа алхаал явчихлаа. Тэгэл алхаа явчихсан чинь нэг айхтар том хар нохоо юу урхнаа шуурал ороод иртий. Тэгээ би чинь эхнэр үгтэй уруулчихгүй тэгээд охин артаа хийгээд эхнэрээ артаа хийгээд чулуу аваад нүүлгсэн. Нөгөө нохоо маань миний нүүлгсэн нөгөө чулууг хазаад хаг хазаад. Тэгээд өөдөөс шуурал ороод ирдэг горлоо. Тэгэл тэрхэ хооронд аягүй бол юм бодогдсон. Эхнэр үгтэй уруулах үедээ. Одоо ингээл энэ нөхөртөө тулхан дэгээл. За тэгэл ихнэр хөвгтэй ардаа нэг юм байшингийн буланд хийгээл нохоо өдөөс орилол ороод ирсэн. Тэгээ би дотроо 9 штеп богино хугацаанд ингээл бодож байна л та. Хэвээ галзуу сүлээтэй нохотой тайрлаа да. Тэр нь тэгээ бас жижиг юм биш юм аа их том. Тэгэл орилол ороод ирсэн. Тэгэл би яг улаан галзуу нохотой ингээл тулсан л та. Тэгэл тулахтаа би яг нөө хүний дотроос өөрийн мэдлгүй юм рефлекс гарч байгаа ш тариултал. Би зүгээр л орилсан байхгүй. Ингээл орлоо. Тэгэл орлоол ингээл хашгиранга би бурхан руу хандан бас хашгирсан. Бурхан минь ээ гэж орилсан л та. Туслаач ээ гэж орилсан. Тэгээ яг тэгэж орлоол энэ зүгээр орлоон байгаагүй энэ бол бархиран байсан л та. Миний бүр ингээд өстө зүрхний бүр ингээд гүнээс тэгээд хашгираад орлоод харсан нөгөө нохоо тэр орлооноос болоо явсан уу? Эсвэл бурхан нөгөө нохоог алгадаа явуулчих уу? Ямар ч нохоо яваад өгсөн. Буцаал.
Тэгвэл би яг тэнд бол би орилоод үлдсэн л дээ. Тэгээ тэнд бол би нэг ингээ яг хугарах шиг тийм мэдрэмж төрсөн. Тэгээд ингээ дотор бугалсан байсан зүйл дэлб үсрэх шиг л болсон л та. Тэр орилон донд би уйлсан, тэгээ би хашгирсан. Тэгээ миний яг амнаас ингээд гарсан үг юу гэхээр яагаад юм байгаа юм бэ? Тэгээ яг үнийг хэлэхэд эхнэрийн маань биеийн байдал муудаад инглээгээд би арх тарс уугаагүй. Сэтгэлээр унаж хин нэгнийг буруутгаж эсвэл өөрийнхөө хувь тавилан гэр бүл юу гэдгийг амьдралаа харааж зүхээгүй. Яагаад юм байгаа? Та туслаач бурхан минь гэж хашгирсан. Яг ингээд миний дотор байгаа бүх юм дэлб үсрэх шиг болсон л та. Тэгээд эхнэрээ үрээд охиноо хөтлөөд нийтийн байранд очиод амарсан. Тэгэд энэ бол надад яг ингээд нэг юм усны гүн рүү живж байгаа, бүр ёроол руу унж байгаа мэдрэмж байсан. Тэгэхдээ яг энэ мэдрэмжээ би хэн нэгэн хүн рүү биш. Эсвэл өөрийнхөө хайртай хань ижил үр хүүхд рүүгээ биш. Харин намайг тэр ёроолоос татаж гаргаж чадах бурхан руу хашгирчээ гэж би боддог. Эргээд бодохдоо би яг тэр ёроол руу унаа тэр ёроолд үлдээгүй. Харин маргааш нь би босоод ийм байсан ч те би яг хийх ёстой юм хийн гэсэн урам зоригтойгоор ажил руугаа явсан. Тэгээ би яг энийг эргэцүүлээ бодохдоо юу гэж боддог вэ? Би ёроолд үлдээгүй. Ёроол руу унаж хашгирч байх үедээ би яг тэр ёроолын тэр доод сэгтээс очиод тэгээ би тэндээс түлхэл таваад буцаад ингээ усны манал руу гарсан гэж боддог байхгүй. Тэгээд энэний дараа юу болсон бэ гэхээр араасаа зарим зүйлүүд нэгдсэн л дээ. Тэгээд ер нь бол эмчилгээ байхгүй гэж тухайн үед яригдчихсэн. Эхнэрийн маань хэвтрийн байдалтай байж байгаад ер нь амьдрал хэцүү шүү. Ингээ өвчин намдаахын битээ таслаараа ингээд бараг дуусж байгаа шүү. Тун хэцүү байна да. Өрөвсөл асар өндөр байна гэж яригдчихсэн. Тэр нөхцөл байдал өөрчлөгдсөн. Тэгээд тэр нь яаж өөрчлөгдсөн бэ гэхээр яг Америк руу болон Солонгос руу эмчилгээ судалж үзэх боломж олдоод тэгээд бид нар байгаа юунуудаа шинжилгээний хариунуудаа явуулсан. Америкаас нэг хариу, Солонгосоос нэг хариу ирээд тэгээд нүд ирэмхийн зур үйл явдлууд өрнөсөн. Тэр хашгирааныг бурхан сонсоод миний эргэн тойронд байсан найзуудад хөдлөөч гэж хэлсэн юм шиг санагддаг байхгүй. Нэг л өдөр эргэн тойронд байсан хүмүүс маань бид нар зүгээр хараа суумааргүй байна oogi. Тэгээд бид нар яаж туслах вэ? Эхний ээлжинд эмнэлэг хайсан. Хоёр дахь ээлжинд тэд нар өөрсдөөсөө чадлаараа амьдралынхаа мөнгнөөс бидэнд явахтаа хэрэглэх одоо юм суур эхний санхүү болгочтой хэрэглээрэ гэд тэ. Тэгээд өөр таньдаг мэддэг бусад хүмүүсээ урайлаад за ингээд дараа нь юу болсон бэ гэхээр 2012 оны 2013 оны 3 сар хавцаа битээ Өрөнд Солонгос руу явсан. Тэр үед ихнэр маань яг тэрэгцэртээр яг явж чадахгүй тийм байдалтай байсан л та. Тэгээ бид нар Солонгост очиод эмчилгээ хийлгээд хагалгаанд ороод эхнэр маань хагалгааны дараахан тэгээд хэсэг хугацааны дараа хөл дээрээ одоо зогсож эхэлсэн. Тэгээ нөө шимэгдсэн байсан шилбэний булчин буцаад ургаад хэлбэрт ороод тэгээ тэр цагаас хавуулаад өнөөдрийг хүртэл 13 оноос 25 он хүртэл 12 жил эхнэр маань хөл дээрээ алхаж байна. Тэгээд эхнэр маань хоёр дахь хүүхдээ 2 жилийн дараа буюу 15 оныхон 7 сарын 17 төрүүлсэн. Тэгэд энэ бүгдийг хараад би үнэхээр баярлдаг. Бурхан бидний амьдралыг, бидний залбирлыг сонсоод, бидний амьдралыг тэтгэсэн, тусалсан. Гэхдээ нөхцөл байдал өөрчлөгдсөнд баярлж байгаа ч гэлээ хүнд хэцүү амаргүй нөхцөл байдал донд яг тэрийг давж туулах ёстой шүү гэдэг ухамсарыг Библи унших болгонд эзэн Бурхан бидэнд Библийн үгсээр сануулж байсан. Ялангуяа Эфес номын 5 дугаар бүлэг дээр нэг ийм үг байдаг. Эхнэр хүн Христ чуулганыг хүндэлдэг шиг нөхрөө хүндлэх. Харин нөхөр хүн одоо Христ чуулганы төлөө, Христ энэ дэлхийн хүмүүсийн төлөө амиан зориулсан шиг нөхөр хүн эхнэрээ тэгж хайрлах тухай тийм зөвөрлөл заавар гэдэг. Тэгээ яг тэрийг би уншаад юу гэж ойлгосон гэхээр яг Христ миний төлөө загалмаа дээр өгч амиан зориулсан шиг загалмайг үүрч бас тэр зэрэг туулсан шиг би эхнэрээ хайрлах ёстой байна. Энэ бол нөхөр хүнээс гарах ёстой хариуцлага байна. Тэгээд энэ бүгдийг зүгээр ойлгоод бас ичихгүй шүү дээ. Энийг хэрэгжүүлэхэд туслаарай гэж бид нар залбирна шүү дээ. Дараах нь би нэг сэтгэл зүйн хичээл сонсож байгаад нэг юм ойлгосон шүү дээ.
хоорондоо ярилцдаг, сэтгэлээ уудалдаг гэр бүлүүд их эрүүл байт юм байна л да. Тэгсэн чинь манай гэр бүл залбирдаг гэр бүл. Залбирахын тулд тэр яах вэ гэхээр сэтгэлээ уудална. Юуны төлөө залбирах вэ? Эхнэр маань дотор байгаагаа уудална. Надаа энэ хэцүү байна, энэ амар байна, энэ баярламаар байна. Тэр битгэл октоудаас асууна. Аав нь шиний төлөө залбирая. Юуны чинь төлөө залбирах вэ? Аава энэ амар байна, энэ хэцүү байна, ингэмээр байна. Тэгээд бид нар яг иймэрхүү байдлаар амьдарч ирсэн. Тэгсэн чи яг сэтгэл зүйн хувьд ч гэсэн яасан бэ гэхээр бие биенийхээ сэтгэлийг айгүйх сонсож амьдарч. Залбирахын тулд бие биенийхээ сонссон ба шүү дээ. Зүгээр л барьж аваад залбираад байгаагүй шүү дээ. Эхнэр маань заримдаа сэтгэл нь хямарсан үед уйлаад уалцсан тий. Би уг нь ингэч болов гэсэн чи ингээд ах шиг байна. Ингэмээр байна гэж яранга дотор хоёул гаргаж шүү дээ. Тэгэл би боддог байхгүй. Залбирдаг гэр бүлүүд сэтгэл зүйн хувьд хүртэл их эрүүл байд юм байна. Бид бурханд залбирч байгаа энэ одоо итгэлийн үйлдэл маань хүртэл бидний харилцаанд хүртэл том хөрөнгө оруулалт байжээ. Бие биенийхээ сэтгэл дотор болж байгаа янз янзын зүйлийг сонсох, анхаарах, ойлгох яг тийм байр суурьлуу биднийг ингэж авчирч яаж гэж бас харсан шүү. Тэгэхээр ерөөсөө л бидний амьдралын энэ бүх зүйлийн ард бидний итгэл үнэмшил байгаа. Гэж бол би хэлмээр байна. Тэгэхээр уусаа би яг бас тэр нэг халуусны уснаас гараад явж байхдаа тавс яагаад бурхан минь гэж орилсон гэж байна. Яагаад бурхан яг энэ бүхнийг ингэж зөвшөөрсөн юм бол яагаад энэ бүхэн дундуур ингэж явах юуг олгосон юм бол та тэр асуултын хариуг авсан уу? Уусаа би яг одоо таны амьдралын энэ бүхэн дундуур явхад зөвхөхгүй байх гол шалтгаан юу вэ гэж асуух гэжээ. Тэгээд та бол урдчлаад хариулчлаа л да бүр нэвтрүүлэг эхлэхэд л хариулчлаа. Гэхдээ энэ бүхний ард бол бурхан байсан юм а гэж. Яг. Тэгвэл би танаас харин нэвтрүүлгийн голоор яг таны яриаг сонсохдоо төрсөн нэг асуулт асууя л та. Та ихэнд хэлжсэн яагаад энэ бүхэн бий болж байгаа юм бол гэж би бодсон гэж. Бас тэр нэг халуусны уснаас гараад явж байхдаа та бас яагаад бурхан минь гэж орилсон гэж байна. Яагаад бурхан яг энэ бүхнийг ингэж зөвшөөрсөн юм бол яагаад энэ бүхэн дундуур ингэж явах юуг олгосон юм бол та тэр асуултын хариуг авсан уу? За яг би асуултын хариуг яг энэ л байсан гэж би бас хэлж чадахгүй. Гэхдээ эндээс айгүй олон юм ойлгосоор л байгаа. Хамгийн энгийн хүн одоо амьдралыг бас ингээ харахтаа, зовлон бэрхшээлийг ч гэсэн харахтаа айгүй эрүүлэр бодох ёстой гэж би боддог. Тэрэнд би юу гэж бодож байна гэхээр заавал би яагаад гээд ямар нэгэн сэжвэр гаргахаас илүү эхнэр маань өвдсөн байна гэдгийг би боддоор бодох ёстой шүү дээ. Тэ? Хин нэг нь өвдчихэд байхад бид нар эхлээд яагаад гэ тэ нөгөө буруутныг хайх гэдэг шүү дээ. Бурууг олохгүй өвдөхсгөө тэгээд. Харин тэрний оронд хин нэгэн өвдсөн бол эхлээд тэр өвдсөн хүндээ санаа тавих нь л эрүүл ухаан шүү дээ. Заримдаа мухар сүсэг шиг яг иймэрхүү зүйлүүдийг христэгчнэр ч гэсэн хитэх бодгороо. Тэрнээс болж эннээс болж гэсэн олон онж тавиад хайрлахыг хойш тавьдаг. Гэтэл яг эхлээд эрүүлэр бодох ёстой зүйл юу гэхээр эхнэр нөхөр хоёрын нэг нь өвдлөө. Яагадаас илүү яах вэ гэдгээ бодох ёстой. Нэг нь өвдсөн байгаа бол эхлээд хайрлах. Алхаж чадахгүй бол эхлээд үүрээд явах. Нэгд нь хийж чадахгүй юм бол нөгөөх нь хийж өгөх бодит тийм хэрэгцээ гарлаа л гэж ойлгох ёстой шүү. Тэгэхээр яг Библийн үнэн бол бидрийг яг энэ зүйл рүү чиглүүлсэн. Олон хүмүүс ингэж ярьдаг л да амьдрал заавартайгаа ирдгвэ гэл тэ. Би бол тэгж бодож байгаа. Христэд итгэдэг хүмүүс амьдралын зааврыг олж авсан хүмүүс шүү. Библи бол зүгээр шашны ном биш. Энэ бол хамгийн олон талын барагч байх. Амьдралын ерөөсөө бүх талыг хамруулсан. Эхнэр нөхний харилцаа бүгдийг хамруулсан асар том гарын авлага байхгүй. Тэгэхээр яг энэ үгийг унших болгонд бидний дотор бодлоо цэгцэрч амьдралд хүртэл ингээд бодит зүйлүүдийг хараад бодитоор хүлээж авах. Нөгөө ийм асуудал шүү хүмүүс хүлээж авахгүй шүү дээ. Гэтэл бид нар хүлээж авах яг юм эрүүл сэтгэлгээ ирсэн гэсэн. Нөхцөл байдлаа хүлээж авах. Айгүй ингийн байхгүй. Яагаад тийг болохоос илүү яах вэ? Яг одоо юм болцсон л шүү дээ угаасаа. Тэгэхээр яг эргээд би харахтаа юу гэж ойлгосон бэ гэхээр мэдээж яагаад гэж хашгирсан надад тийм тохиол байгаа ч гэсэн тэр хүртэл хайрлах. Эхнэр маань өөрөө хийж чадахгүй бол би хийж өгөх. Эхнэр маань өвдсөн байгаа бол өвчин намдах юмэр таслахгүй байх. Энэ сэтгэлгээг эхлээд Бурханы үгийг унших болгонд надад ингэж Бурхан ойлгуулж ирсэн гэж би хардаг.
Тэгэхээр ямар ч нөхцөл байдал донд яг нөгөө хийх ёстойгоо хийнэ гэсэн нэг ойлголтыг л Яг үнэ. тэр нь аваа явуулсан биш үү? Тэгэлгүй яах вэ? Тэгээ одоо ч гэсэн ингээд харвал битээр амьдралд одоо ч гэсэн туулж байгаа юмнууд байгаа. Тэгэхдээ бид нар чинь амьдрж яаш штэ. Бурхан бидэнд өөсөйгүй ямар ч асуудалгүй амьдрал амлаагүй. Хэрвээ бид Библиэс харвал те Бурхан одоо юу гэдэг би яг энийг ингэж зөвөрлүүлэх дуртай байхгүй. Тэрний юу гэхээр Бурхан бидэнд ямар ч одоо нордоггүй тийм цаг амлаагүй. Харин норсон ч ус нэвтэрдэггүй цаг. Нэг 5 метрийн гүнс хэлэхэд юугүй гэж ярьдаг шүү дээ. Яг тэр 100 200 гэл. Тийм бүгд л норно. Бороо орж л аваад бүгдийн дээр орж байгаа. Тэгэхдээ тэр борооноос болж амьдрал тохиолдож болох хямралуудыг эрүүл ухаанаар ингэж зүсэж давж гарах тэр эрүүл сэтгэлгээ бол Библиэс ирдэг гэж харж байгаа. Тэгэхээр заримдаа Христ итгэгч хүмүүсийн дундаж гисэн мухар сүсэглэг ийм шинжүүд байгаад нөхцөл байдлыг зүгээр л байжуулах эрүүлэр дүгнэхээ оронд ямар нэгэн буруу өгөх гээд авах гэдэг шалтгаан яагаад. Тэр битгийл бит хоёрыг ч гэсэн бас тэгэж буруутгах гэж оролцсон тохиолдлууд байдаг. Нуугдсан гэм байна уу, тэ? Юунаас болов? Тэгээ нэг удаа би энэ бүр ууралж байсан байхгүй. Бид нар зүрхээ шалгаал амьдарч байна. Заавал гэмээс болж ихнэр маань өвдөх ёстой юм. Хэрвээ гэм нүглээс болоод өвдсөн бол бид нар гэмшээ. Үгүй бол биднийг битгий зовоогоод байна. Манахаас яв. Тэгээ би нэг уурлаад явуулчихсан байхгүй нэг хүний. Ямар нэгэн байдлаар нэг буруулах гээд шүү дээ. Тэгээ энэ өөрөө буруу байхгүй. Тэгээ би тэр дараа нь явуулаад юу гэсэн бэ гэхээр хүн өвдсөн байгаа бол энэ ч угаас өвддөг биш шүү дээ. Хамгийн сайныг идээд хамгийн гоёыг нөмөрч өмсөөд хамгийн сайхан тухтай газар амьдэрсэн ч энэ дэлхий чинь өөрөө төгс биш дэлхий. Ядардаг, энэ бие чинь өвддөг, энэ бие чинь өөрөө мөнх биш хугацаатай. Тэгэхээр энийг бид нар яг эрүүлэр хүлээж авахаас өөр аргагүй шүү. Нэг л өдөр бидний биеийн аль нэг хэрэгтэн зогсоод зүрх юм уу, илгэн юм уу, бөөрн юм уу ажиллахаагүй бол энэ амьдрал дуусна шүү дээ. Тэрнээс бид нар супер дупер юм уу, огт зогсдгүй мөнхийн хөдөлгүүртэй тийм илэг уушиг зүрхтэй биш шүү дээ. Тэгээ тийм бодит яг л амьдрал тохиолдог зүйл ирэхээр бид нар ингээд ямар нэгэн юмд буруу өгөх гээд шалтгаан хайхаас илүү эхлээд яах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Нэг нь өвдсөн байгаа бол хайрлах хэрэгтэй. Нэг нь хоолой халбагдаад идэж чадахгүй бол нөгөөх нь халбагдаж өгөх хэрэгтэй. Ялангуяа гэрэлсэн асуудал явд. Би биенийхээ дутууг нөхөх гэж, би биендээ үйлчлэх гэж, би биенийгээ хайрлах гэж, би биенийгээ хэрэгтэй газар нь хэрэгтэй хүн болох гэж амлалт өгөж гэрвэл болсон юм бол нэг нь алхаж чадахгүй бол нэг нь өөрхөл хэрэгтэй байна. Тэгээд ийм зүйл бол байгаа. Эхлээд хэлмээр байгаа юм энэ байна. Хоёрдугаарт яг хөр эндээс сурсан юм мэдээж байгаа. Мэдээж надад бол сурсан юм юу вэ гэвэл яг би эхнэрийнхээ өмнөөс бол яриад яах вэ? Манай хүн бол сурсан юмнууд ярих алга. Өөрөө ярил. Өөрийнх нь зүгээс ярил. Би хүнийг хайрлахыг сурсан. Энэ зорилгын төлөө эхнэрийг маань өвдөгсөн гэж би хэлэхгүй. Гэхдээ энэ нөхцөл байдлаар дамжуулж би сурсан зүйл юу гэхээр хүнийг хайрлах, хүний хань ижил гэдэг чинь яг хэн байх ёстой гэдэг талаар зөндөө олон зүйл сурсан. Тэгээд амьдралд үүрэх ёстой юм гэж байдгаа гэдгийг сурсан. Би дандаа л ингээл ачаа байхгүй ингээл энтэнд гүгээл өсрөө хөвж яадаг биш. Зүгээр гоё л амьдраад байх ёстой биш. Гоё амьдралын чинь нэг хэсэг нь үүрэх ачаатай байх чинь өөрөө гоё амьдрал байна гэж сурсан. Дээр нь тойрж гардаг биш. Дээгүр нь нисээд гардаг биш. Туулж гарч ээж ард нь гардаг. Тийм одоо туулах ёстой зам гэж заавал байдаг юм байна гэж сурсан. Бид нар бурхнаас гуйсан ч эргээд миний ойлгосон зүйл бурхан туулаад гараа гэж өгсөн зам юм байна гэж ойлгосон. Гэтэл бид нар энээс нь ингээд төвөгшөөгөө те бурхан манай нисээд гарч яал. Энийг ингээд алгасчихъя гээл те. Гэтэл яг тэр замыг туулангаа заавал энийг л туулж сурдаг зүйлүүд гэж бас амьдрал байна шүү дээ. Тэгэхээр би яг энийг туулж явах замдаа сурсан юм бол зөндөө байна. Дэвчэг, хайрлах, гэр бүлийн харилцаа гэж яг юу юм? Хүний нөхөр байх гэдэг чинь юу гэсэн үг юм? Бидрийг холбож байх ёстой юмнуудыг чинь хамгийн үнцэнтэй нь яг юу юм? Гэрлэлтэн дээр амлсан амлалт ганхах үе амьдралд их байдаг юм байна. Тэр үед би яг юу утсан гэхээр амлалтаа үсэг бодож байлаа. Хурим дээрх амлалтаа. Гэхдээ тэр чинь яг юу байсан? Санаандгүй огшоо догдлоод хэлсэн үгээ
амар сериосны бодсон гэсэн үг байхгүй. Хөрөм дээрх амлалт гэдэг нь хөрөм дээр та амлалт өгсөн үү те? Амлалт өгсөн. Тэр нь юу гэхээр өвчтэй, зовлонтой. Тий. Баян ядуу, дутагдсан, гачигдсан, хангагдсан, дүүргэгдсэн одоо бүх цагт чамаагаа хайрлна гэж би амласан шүү дээ. Тэрнээс ингээд өвчин эртэл хайрлна гээгүй. Өвчин ирсэн ч хайрлна. Мөнгө дуустал хайрлна гээгүй. Мөнгөгүй байсан ч хайрлна гэж амласан шүү дээ. Нэрээ миний амласан тэр амлалт, хайрын амлалт маань юу вэ? Нөхөр хүний амлалт юу вэ? Өвчин ирсэн ч хайрлна, дутагдсан ч хайрлна гэдэг амлалт шүү дээ. Би чи энийг өгсөн юм байна шүү дээ. Энэ амлалтаа би биелүүлэх ёстой. Энийг өөртөө тэр үед эргэцүүлж бодсон байна шүү дээ. Тий. Тэгэхээр энэ зүйлээр дамжуулж сурсан юм бол зөндөө байна. Шалтгаан нь бол мэдээж нэг шалтгааныг хайхаа бол болсон байна шүү дээ, тий. Учиргүй хайхаас илүү өмнөө байгаа. Тий. Гэхдээ хүн бол ингэх ёстой гэж би боддتي. Хэрвээ би зуршилд баригдаад, гим нүгэлтэд хутгалдаа, тэрнээс болоод би үр дагавар үүсэж байгаа бол шалтгаанаа олох ёстой. Хэрвээ би зүрхээ шалгаад, амьдралаа шалгаад яг энэ нь миний гим нүгэл, хаях ёстой буруу зуршил, амьдралын буруу үзэл бодлоос болоогүй гэж байгаа бол энэ миний үүрэх ёстой юм биш гэж хэлж байгаа. Тий. Тэрнээс ингээл те бүх юмыг буруутгаал те юунаас болов гэж бурууг хайгаал хин нэгэн үнийг буруутгах гал авчиж наачих гал үзээд байвал болохгүй байхгүй. Харин зарим зүйлүүд бол учир шалтгаантай болдог. Библиэлд гэмнүглээс болоод тэгэлгүй яах вэ? Жишээ нэг эмэгтэй ирээд те Есүсээс эдгэрлийг гуйдаг. Харин Есүс эзэн тэр хүнийг авлахдаа дахиж нүгэл бүвэл дээрэ гэж хэлсэн байдаг шин. Тэ энэ нь ямар утгатай вэ? Нүглээс болоод амьдрал тохиолдсон шалтгаан түүнд байна шүү дээ. Тэгэхээр бидний амьдралд өөрсдийн ухамсарт үйлдэл дотроо ухамсартайгаар болохгүй гэдгийг мэдсээр үж хийсэн зүйлээс болоод үр дагаврыг аваад явж байгаа бол энийг харин шалтгааныг олох хэрэгтэй байхгүй. Тэрнээс эхнэр маань өвдсөн нь ямар нүглийн шалтгаан бэлээ? Тэ? Энийг бас эргүүлэр бодох хэрэгтэй байхгүй. Тэрнээс ингээ хүн ууж идээл тэ тэгснэ би өстой зовж байна. Ягаад зовдөг юм бэ? Үнэн ширээ санд левдэрчээд байх юм аа. Цонх дандаа гарч. Би өстой зовж байна гэж болохгүй шүү дээ. Тэр хүн ууха болох ёстой. Агсан тавьж гэр орны хамаг юмыг эвдэхэ болох ёстой. Хэрвээ ийм шалтгаан байгавал шалтгаанаа болоод заавал засах ёстой. Тэгэхээр шалтгаан бүх юм заавал тэг шалтгаан болохгүй байх бас хэрэгтэй байна шүү дээ. Харин нүглээс биш байгаа бол яах вэ? Хүлээж авах ёстой юмнууд байх шүү дээ. Библиэс гэсэн харуул Есүсийн одоо дагалдагч нарын дотор 12 дагалдагчтай бараг энэ зэрэгцгүйц тоологдох Паул гэж дагалдагч байсан. Тэгээ тэр хүний хувьд болохоор эрүүл мэндийн нэг шалтгаан бас байсан. Тэгээд түүнийг эдгэж өгөөч гэж бурхнаас гуйсан тухай байдаг. Зарим библи судлаачдын өгж үздэг хэрэг нь бас нэг эрүүл мэндтэй холбоотой гэж үздэг. Тэгсэн чинь бурхан миний нэгүсэл чамд хангалттай гэж хэллээ. Гурамтаа би залбираад. Тэгээд юу гсэн бэ гэхээр за тэгээд өргөжлүүлээд хийх ёстой юм а хийнэ. Өвцөөгүйгээс үл шалтгаалаад. Тэг үл шалтгаалаад хийх юм а хийнэ гэж шийдвэр гаргалаа гэсэн нэг тийм хэсэг байдаг л да. Өөрөө тэрийгэ бичсэн байдгүй да. Бичсэн байдаг. Тэгэхээр энэ бол надад айгүй эрүүл санагддаг. Тийм. Бүх зүйл миний бодсноор өөр болох албагүй. Харин бүх нөхцөл байдал тунд би бурхны хүн байж амьдрах нь бас маш чухал байна. Тийм. Та тэгэхээр яг энэ зарчмын дагуу амьдрсаар байгаа нь өнөөдөр таныг яг энэ нөхцөл хичээж л явна да. Тийм. Тэгэхээр амьдрал цөхрөөгүй шалтгаан нь итгэмээргүй маа гэдэг нь бас таны амьдралыг сонсоод те аль хэдийн уулан цөхрөөд алга болчихмоор яагаад цөхрөхгүй байна гэд. Гэхдээ үнэн үү те яагаад ингэж шүү гэдэг шалтгаан нь өөрөө яг л тэр нөгөө танаас өгсөн энэ болгоныхоо шалтгааныг олдсон доо биш. Харин энэ бүхэн донд би юу хийх ёстой вэ гэдгийг ойлгоцсон доо байгаад байгаа гэж ойлгох нь шүү дээ те. Тийм шүү дээ тийм. Тэгэхээр ер нь бурхны талаар бодоход одоо энэ таны амьдралын бүхэл зүйлийг мэдж байгаа, ойлгож байгаа гэж та итгэж байгаа тэр бурхны талаар бодоход ер нь хүний амьдрал яг энэ зовлон бэрхшээл дунд хэрхэн ханддаг юм бэ? Нэгдүгээр тэрийг мэддэг үү, ойлгодог үү? Хоёрдугаарт яг тэр дунд бодит тусламж болдог үү? Би яг энэ дээр хоёулын тэр нь тийм гэж хариулмаар. Бурхан бидний гадна харагдах, хүн хүнээ хараад өө ийм туулж явна да гэж харагдах өнгөц байдал болон бүр тэрнээс үлбаатай сэтгэлийн гүнд байгаа
сэтгэлийн зовлон, зовир, гонь бүгдийг мэдж байгаа. Мэдж байгаа. Тий, Бурхан биднийг үнэхээр мэддэг. Библиэлд бас юу гэж хэлсэн байдг вэ гэхээр Бурхан биднийг үнэхээр одоо анхаардаг, хайрладаг, бидэнд санаа тавьдаг тухайлдаг. Тийм учраас Бурхан биднийг залбирч гуйхаас ч өмнө хэрэгтэй зөвлөдүүдийг бэлдсэн байдгаа гэж Бурханы үгэн дээр бас хэлсэн байдаг. За дээр нь бас юу вэ гэхээр бодит тусламж үнэхээр болдог. Тэгвэл тусламж нь яаж ирдэм бэ гэж хүмүүс бодно. Ихэнх нь яадаг вэ гэхээр тусламж нь шийдлэр ирдэгэ гэж боддог. Би тийм гэж хэлнэ. Тэгэхдээ шийдэл нь заавал миний хүссэн шийдэл биш байж болно. Бурхан бидний залбиралд 3 янзаар хариулдаг гэж ойлгодог. Миний хувьд нэгдүгüүрт нь юу гэхээр Бурхан окей гэд яг тэ ингээд өгдөг. Хоёрдугаарт нь Бурхан бас үгүй гэж хэлдэг. Тэ өгөхгүй. Болохгүй. Энийг чи туулах ёстой. Энийг чи үүрэх ёстой. Энэ чиний хариуцлага. Аав хүн ч гэсэн тийм шүү дээ. Хүүхэд нь ингээд зовлон туулаа гэртээ өрөөд тэгэхээр за нүүгээ дэр гэж хэлдэг шүү дээ. Чи яаж ийгээ тэр тогныхоо мөнгийг төлнө? Чинийгээр орон. Яг нэг удаа өгж болно. Тэгтээ дараагийн удаа бол чи өөрөө төлөл гэж хэлнэ. Аав үгүй гэж хэлснээс болоод хүүхдийн тархитлагын дотор юу бий болох вэ? Аав яасан мó. Баялаг бүтээж болох бас нэг юм янзын потенциал ажиллаж эхэлнэ шүү дээ. Аав ёо нэрэ тусалсангүй гэж бодохдоо яах вэ? Би өөрөө энийг үүрэх ёстой гэдэг юм ухамсар гомдол шийдэл нь хамт яваад тэр дундаас үр дүн гарах нь шүү Тэгээ дээ. гараад хүүхд баялаг бүтээх нь байна. Мөнгө олох нь байна. Тэгээ өөрөө шийднэ. Сайн аав бол энийг хийж өгнө. Яг ингэж юм. Тэгээ хүүхдээ дандаа юм чадваргүй, бүтээмж байхгүй, хариуцлагагүй болохгүй шүү дээ. Амьдрал аваа явна гэж гарсан бол тэрийг үүрэгт нь бас чиглүүлнэ. Тэгвэл энэ дэлхий дээрх аав бид нар аав хүмүүсийн хувьд те одоо энэ дэлхий дээрх аав нар ингэж хийдэг юм бол амьдралын бүтээсэн тэр Бурхан аавын хувьд бас яах вэ? Өөрт нь итгэж найддаг өөрийнхөө хүмүүсийг төлөвшүүлмээр байна. Хад суулгамаар байна. Ухамсартайгаар үүрэх ёстой юм а үүрээд хариуцлага үүрдэг хүн болгомоор байна. Тийм учраас Бурхан бас үгүй гэж хэлдэг. Энэ бас шийдэл байхгүй юу? Ухамсартайгаар би өөрөө худаг ухах ёстой. Бурхан минь өгөөч ээ гээл тэгэл карантинд дор сууж яадаг биш. Би өөрөө хөлсөө туслуулад худаг ухаж гэр бүлийнхээ төлөө хөдөлмөрлөх ёстой гэдгээ хүн ухамсартайгаар хийх ёстой гэсэн. Гуравт нь бас би тэгэж боддог. Бурхан хүлээ гэж хэлээд тэгээд намайг итгэл, төвчээр, сүсэгт ингээд юу гэдэг тасгалж үлдэг. Тий. Тэр хүлээ гэж хэлээд төвчээртэйгээр явах ёстой замаараа явхад бас сургах гэсэн. Тэгэхээр би бол бас тэгж хэлмээр байна. Бурхан зовлон дундах бодит тусламж болдог. Тэгэхдээ Бурхан элби юм шиг, бэрд шиг хүссэн болгоныг гаргаж ирээд өгдөггүй. Бурхан зарим зүйл дээр бид өөрсдөө баатруулах боломж өгдөг. Тэр чинь өөрөө ер нь бол хамгийн жинхэнэ бодит тусламж юм шүү тий. Бодод үзэхээр. Нэг талаар аав өмнөөс нь дандаа гол хийгээд иж болно шүү. Тэгтээ аав яасан гэхээр чи одоо гол хийгээд бөмбөг гартна гэж. Залах уу. Хүрээд таал гол хийчихэлтэй. Миний нэр дээр гол хийж. Үгүй чи. Тэгээ хүүхд өөрөө мэрийж чад гол хийлээ шүү. Хийгэн гутаа яах вэ? Ваа баярлалаа шүү. Энэ мэдрэмжийг аваасаа гэж аав хүн хүснэ үст. Өөрөө гол хийхин сайхныг, өөрөө ялалт байгуулахын сайхныг хүн маань аваасаа гэж. Яг хэрэмтэй адилхан л Бурхан бас биднийг өөрөө амьдралд ялагч байх, өөрөө хариуцлагаа үрээд үр дүнгийн баяр хөөртэйгээр амсах боломжоор бидэнд бас өрөөж хариу өгдөг шүү. Энэ бас том шийдэл. Зовлонгийн үзээгүй хүн бас ингээд бусдыг ойлгоход жоохон хэцүү байдэн шүү дээ. Яг одоо жишээ нь таны амьдралаар амьдарч үзээгүй л бол таны яг зовлонг ойлгоход хэцүү. Одоо зовлон гэдэг нь өнгөрсөн цаг дээр те. Одоо бол та зовлон гэж харахаа байсан. Тэгэхээр Бурхан жишээ нь хүмүүсийн зовлон ойлгодог гэж ярьж байна. За логикийн хувьд Бурхан бас өөрөө юу яг тэрийг ойлгох хэмжээний те хүний амьдралыг нарийн сайхан мэддэг байх хэвээр. Гэхдээ яг тийм болов эсвэл зүгээр яг дээрээс хараад те загнаа үйчдэг байр суурин дээр байд юм болов. Мэдээж үгүйсээ Бурханыг мэдэхгүй байгаа хүмүүсийн хувьд яг ямар бол та юу гэж хэлэх вэ? Есүс эзэн энэ дэлхий дээр одоо 2000 гаруй жилийн тэртээ ирээд тэгээд эртний Израилийн одоо тэр газар нутагт амьдрангаа 33 жилийн амьдралыг яг өөрийнхөө бүтээсэн энэ бүтээлүүд доторх хүн гэдэг тэр бүтээл дунд ингэж өнгөрүүлсэн. Тэгээд түүний энэ дэлхий дээр ирсэн гол зорилго юу байсан бэ гэхээр нөгөө бидний нүглийн асуудлыг шийдээд бидэнд авралыг, мөн хамийг өгөж
Есүс эзэн авралыг гүйцэлдүүлэхээр ирсэн. Тэгвэл авралыг гүйцэлдүүлэх үйл явц нь айгүй хүнд байсан. Хүнд гэдэг нь зовлонтой байсан. Тэгээ хүн сэтгэл зүйн хувьд авч болох бүх дарамтыг тэр үед авсан. Тэрний юу гэхээр урвалт байна. Гүтгэлэг байна. Есүс эзэн 3 жилийн туршид хамт байсан дагалдагч нар нь түүнээс урвсан. Нэг нь бүр түүнийг барьж өгсөн. Зарим нь орхид зугтсан. За нэг нь араас нь дагаж явсан ч гэлээ би энэ хүнийг танихгүй гэж 3 удаа одоо мэлдсэн байдаг. Тэг яг энэ үйл явдлуудыг харуул Есүс эзэн урвалт, хүн хүнээ хуурах, хүн хүнээсээ урвах, найдаж явсан хүн найдвар алдах, тэр бүх сэтгэл зүйн дарамтыг амссан гэж би боддог. Тэр битгэл Есүс эзний хийгээгүй эргийг түүн дээр догсон. Тэгвэл тэр өөрийгөө өмөрч нэг ч үг дуураагүй. Харин тэр хийсэн юм шиг. Тэгвэл үнэн хэрэгтээ бидний бүгднгийнх нь хийсэн, хэлсэн, үйлдсэн, ярьсан бүх нүглийн буруутгалыг тэр өөр дээрээ аваад нүгэлтэн адил буруутгагдаа загалмаа тэр өгсөн. Ингэж өгөхдөө тэр бие махбодын хувьд ч гэсэн өвдөлтийг авсан. Түүний мах урагдаж хэлхийн аргагүй тарчлал, тамлал, зовлон тэр өвдөлтүүдийг бие дээр авсан. Хүн биеэрээ өвдөж бүр тэгэхдээ бүр гол тасармаар хашгирч орилмаар өөрийн ирэхгүй цорхирч уйлмаар тийм өвдөлтүүдийг хүртэл бие дээр авсан. Би юу гэж боддгоо гэхээр Есүс эзэн загалмаа дээр цовдлогдох үедээ тэр уйлсан гэж боддог. Хүний рефлекс түнд бүгд байсан. Тэр 100% хүн. Тийм учраас тэр загалмаа дээр асгарт л уйлсан гэж боддог. Энэ нь өөрийг нь орхиж явсан, урвсан хүмүүсийн тэр талаарч бодоход тэр дээр нь биедээ авж байгаа энэ бодит өвдөлтүүд байхгүй. Сэтгэлийн болоод биений аль нь өвдсөн байх нь шүү. Яг үйлсэн гэж би яагаад бодож байгаа вэ гэхээр яг энэ үйл явдлын өмнө шин Есүс эзэн Гетсеман гэдэг цэцэрлэгт залбирч байдаг. Тэр үедээ тэр маш их зовсон байдаг. Тэгэхдээ түүний хөлсөн цусан тусал мэт танд унжээсан гэсэн юм байдаг. Тэр яг энэ үйл явдлууд нь өөрөө юу гэхээр асар их тэр шаналлуудыг илэрхийлж байгаа. Тэгээ тэр сэтгэл зүйн дарамт бие махбод дээр хүн амсаж болох гол тасармаар тэр өвдөлт шаналл буруутгаал. За дээр нь яасан гэхээр бурхан бол туйлын ариун нэгэн. Тийм учраас Ром гэдэг номын 3 дугаар бүлгийн 23 дугаар шил дээр юу гэдэг вэ гэхээр бүгд нүгэл үлдсэн учраас бурханы алдраас тусгаарлагдсан гэсэн үг байна. Тэгэхээр бурхан нүгэлт хүнтэй хамт оршдог. Харин энэ хорвоо ертөнцийн түүхэнд гэх юм уу? Хүний үүсэл гарал, амьдралын үүсэл гарлаас бүр өмнө оршиж байсан бурхан өөрийнхөө хүүтэй хамт байсан тэр нэгднэл байдал бидний нүглээс болоод түүхэнд нэг удаа тусдаа болсон байна. Нэг талаараа Есүсийн дээр бидний бүх нүгэл дохоогдох үед тэр бүх хүн төрлөختний өмнөөс бүх нүглийг өөр дээр авч нүгэлтэн болж загалмаа дээр цовдлогдох үед бурхан өөрийн хүүгээс нүүр буруулсан байхгүй. Үндэ биднээс нүүр буруулах ёстой бидний нүглээс болоод өөрийнхөө хүүг харахгүйгээр нүүр буруулсан гэсэн. Хараагүй юм шиг өгүүлсэн гэж мэдрэмжийг авсан гэсэн үг шин. Орхигдох мэдрэмж, ганцаардал. Тэгэхээр хүний сэтгэл зүйн хувьд, зүрх сэтгэлийн хувьд, бие махбодын хувьд өвдөж шаналж болох бүх шаналл зовирыг бүгдийн тэр авсан. Тэгэхээр би яг энэ өвдөлт, энэ зовлон, энэ зовир бүх зүйлийг яг ярьж байгаа шалтгаан нь аврагч Есүс хүртэл өөрөө амьдарч байсан энэ дэлхийд байсан цаг хугацаанд хүн зовж болох тэр зовлонгуудыг зарим бидний бүр төсөөлж чадахгүй тэр аимшигтай бүр орилмоортэй гол тасармаар тэр өвдөлт зовлон бүгдийг тэр амссан. Тэр өвдөлтөөс болж тэр загалмаа дээр өгсөн шүү дээ. Тэр өвдөлт, тэр өвдөлттэй холбоотой тэр цус алдаж загалмаад хадагдсан, тарчилсан тэр зүйлээс болоод тэр загалмаа дээр одоо тэр өвдөлт нь тэгээ бидний нүглээс амьд нь хүрсэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би яг эндээс юу хэлэх гээд байна гэхээр хүний зовж болох бүх зовлон тэр биеэрээ туулсан. Тэгж байж тэр бидний энэ нүгэлт бурхны өмнө үл хүлээн зөвшөөрөгдөх амьдрал дууссаны дараа мөнхийн зовлонд байх үр дагавартай энэ бүх нүглийн асуудлыг Есүс өөр дээрээ шийдсэн байхгүй. Тэгэхээр зовлон үтсэн хүн зовж байгаа нэг ойлгодгоо гэдэг шиг. Тэгэхээр би яагаад гэж хашгирсан энэ хашгираа 2000 жилийн өмнө бас адилхан загалмаа дээр болсон гэж ойлгож байна гэсэн үг шүү дээ. Яагаад? Аава та яагаад намайг орхив гэж Есүс эзэн хашгирсан байдаг шүү дээ.
Тэр нь бүр бичигдсэн байх уу? Бичигдсэн байна. Тийм. Лама эли лама сабахтани гэж яг нөгөө еврейлээр бичигдсэн. Энэ нь тэ бурхан минь та яагаад намайг орхив? Юунд намайг орхив гэж хашгирсан байд. Тэгэхээр яг энэ хашгирах мэдрэмжийг хүртэл тэр мэдчил байсан гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ түүхийг сонсонгууд та бурхан бол миний зовлонг ойлгож байгаа юм байна гэдгийг бас мэддгүү те. Тэгэлгүй яах вэ? Тэ би хард бурхан намайг ойлгохоос гадна тэр надад санаа тавьдгаа гэж би бүрэн итгэдэг. Ойлгодог хүн бол бас сайн санаа тавьж чадна шүү дээ те. Тэгээд тэр надад юу хэрэгтэй гэж мэднэ. Тэр битгээл тэр шийдэж өгөх юмаа шийдээд заримыг нь би өөрөө туулгангаа суралцах шаардлагатай ч мэднэ. Жишээ нь аав хүн бол хүүхдтэй хэрэгтэй болгоныг биш. Үгүй хүссэн болгоныг биш. Яг ухаалаг аав бол хэрэгтэйг нь л үгүй шүү дээ. 50 м гүүх ёстой бол те юу гэдэг нь эсвэл 500 м гүүх ёстой бол хүү өөрөө гүүнгээ хөлд нь бяр суухыг аав өмнөөс нь гүүхгүйгээр хүүхдэд тэр боломжийг ингээд өөрт нь үлдээж түлхэж өгөхдөө яг адилхан байхгүй. Тэр яг юу туулж байгааг энэ дэлхий дээр зов шаналж ганцаардаж эсвэл зүү бусаар хийнэгэнд хаягдаж орхигдож сэтгэлээр унж гунж гутарж амьдрах итгэлгүй болж юмыг яаж мэдгүй байна орломоор тийм мэдрэмжийн дунд байгаа хүн болгоныг тэр ойлгодог. Тэгээд тэр хүнд яг юу хэрэгтэй вэ гэдэг хамгийн төгс хариултыг тэр мэднэ. Харин хүмүүс түүн рүү ирээд түүнээс тэр хариултуудаа авах нь л их чухал байгаа. За баярлалаа. Тэгэхээр нэг юм асуулт байна. Тэгээд хоёул ер нь нэвтрүүлгээ дуусгая да. За тэрний ямар асуулт вэ гэх юм бол өнөөдөр та амьдралынхаа туулсан замыг эргэж хараад тэг яг тэр амьдралынхаа эхлэл дээр дахиад очлоо гэж бодъё. Та яг энэ замаараа алхахаар сонгох уу эсвэл арай өөр зам сонгох уу? Миний хамгийн сайн мэдих зам энэ зам бол энэ зам бол миний туулж ирэхдээ нөгөө амьдралын туршлага хурааж, ойлгож, гуниж, зарим хэсэг дээр нь хуурж, зарим дээр нь огшиж баярлсан миний явж ирсэн зам. Хэн нэгний миний алхаж үзээгүй онцлог шиг замаар явсан доор. Тэгтээ надад асар их ивэл, ухаарал, гэр бүлийн нандин харилцааг өгж бэхжүүлсэн энэ замаараа л явахыг сонгох байх та. Тэр битгэл энэ замаар туулсан хүнтэйгээл энэ замыг туулахыг сонгондоо. Энэ бол яг миний амьдрал шүү дээ. Надад өгөгдсөн, надад зөвшөөрөгдсөн, надад харьяалагдсан минийх. Тэр энэ замаараа л явна да. Тэгээ би амьдралдаа хайртай, гэр бүлдээ хайртай, охтуудтай хайртай, туулж ирсэн амьдралдаа хайртай. Тий. Дээр нь бас өөр дэлгэрүүлээд хэлвэл те бүх цаг үед хамт байсан. Миний аав ээж, ахад дүүс, найз нөхөд, ах эгчнэр бүгдд нь хайртай. Тэгэд энэ бүх хүмүүсийн оролцоо, энэ туулж ирсэн амьдрал, энэ бүх зүйл чинь миний баялаг шүү дээ. Тий, минийх гэдэг хаягтай. Та гэрлэхээс 4 жилийн өмнө Христэд итгэсэн гэж хэлсэн. Би бодож ин л та. Ер нь хэрвээ Христэд итгээгүй байсан бол та яг одоо энэ амьдралаар амьдрахгүй байсан. Тэр байтугай одоо гэрэл хүн ч гэсэн өөр байсан баг. Хэрвээ тэгэх юм бол та өнөөдөр яг Христгүй байсан бол те итгээгүй байсан бол өөрийгөө ер нь хаана байна гэж төсөөлөх байсан бай. За яг үнийг хэлэхэд заримдаа нэг хариулж чадахгүй асуултууд байдаг. Тэгээ би болохоор яг энэ дээр яг үнийг хэлэхэд төсөөлөх юм алга. Мэдэх юм алга. Яагаад тэгвэл би Христэд итгэсэн. Би Христтэй уулзсан. Би амьдралынхаа хамгийн нандин бүх сайн сайхныхаа их сурвалжтай. Энэ зүгээр нэг итгэл үнэмшил биш. Хүмүүс сонгож болох олон сонголтуудын нэг биш. Энэ бол амьдралыг бүтээсэн. Миний амьдралын бүх амьдралын их сурвалжуулсан. Бүтээгч бурхантайгаа уулзсан, залгагдсан. Тийм болохоор тэрнээс өмнөх ямиг бол төсөөлж чадахгүй гэдэг нь эсвэл тэрнээс салгад юмэг те. Бүр ингээд харанхуул байна. Тэгтээ би тэгж амьдраагүй дэх баярлж байна. Тэгэж зогсохгүй олон хүмүүсийг насан дээр байгаа нь оройлоо гэж биш. Залуу байгаа нь би эрт байна гэж биш те. Яг амьдралыг бүтээсэн энэ бурхантайгаа залгагдаад
амьдрах ёстой үнцэнтэй. Тэгээд заримыг нь тэ бүр туулаад даваад гарах их сурвалж баяр хөөр чамайг хангаж болох бүх сайн сайхнаар хангаж чадах тэр бурхантайгаа уулзаасаа залгагдаасаа гэж одоо ерөөмөр байна да. Тэгэхээр энд ирсэн энэ бүх амьдралын одоо энэ мөчид ирсэн байгаа шалтгаан нь өөрөө яг тэр Христэд итгэсэн бас нэгэн мөчтэй холбоотой байгаад байна. Тэгэхээр та яг энэ шийдвэртээ бол харамсдаггүй байх нь шүү дээ, тийм үү? Оо тий, харин ч бүр баярлалаа. Тэгээ би хүмүүст бас хэлэх дуртай. Яг энэ шийдвэрийг гаргах хүртлээр бид нэр нь ойлгоогүй байт юм да амьдралыг. Энэ шийдвэрийг гаргаад бурхан дээр ирэхээс өмнө бид нэр нөгөө үнэлэх ёстой зүйлүүдэд хүртэл үнгүүдээд харин үнгүй гэмээр зүйлүүдийг үнцэнтэй болгоод хамаг юмаа өрн таран хийж яадаг шүү. Энэ шийдвэр бидний амьдралын ерөөсөө байж болох оргил шийдвэртэй. Энэ л хамгийн чухал шүү дээ гэж бас боддог. За баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирээд өөрийн амьдралын талаар бас цааргалалгүй нэг ярилцсан танд баярлалаа. За баярлалаа. Сонсогч танд итгэмээргүй гихтэй подкаст хүрлээ. Өнөөдөр итгэмээргүй амьдралын түүхийг бид нар сонслоо. Гэхдээ үнэн үү гэдгийг Отгонбаатар пастор маань, зочин маань өөрөө гэрчилж яваа. Тийм учраас таач мөн энэ талаар бодоорой. Бидний шийдвэр гаргалт маань итгэхэд хэр хэцүү эсвэл хэр амархан бэ гэдгээс биш. Харин үнэн үү гэдгээс байх хэрэгтэй баг. Итгэмээргүй гэхдээ үнэн үү.